Зя хэлсэн өнөөдөр 5 сарын 15-ны дугаар маань гарч. Тэгээд өнөөдөр бас юу болсон талаар хэвлэлээ товчхон ярилцъя гэж бодож байна. Тэгээд сүүлд Трампын өгсөн ярилцлага дээр ерөнхийдөө Трамп татвартай холбоотой сүүлд болж байгаа асуудлуудтай холбоотой нэрсэн байсан. Тэгээд tax bill дээр буюу одоо гарах гэдэг татварын шинжилгээний хууль дээр юу ярих гэдэг вэ гэхээр хэд хэдэн шинэ хөнгөлтүүдийг өгөх гэдэг татварын. Тэгээд эхнийх нь юу вэ гэхээр гарын мөнгийг татваргүй болгож байгаа. Дээрээс нь social security benefit-ийг татваргүй болгож байгаа. Тэгээ social security benefit гэдэг нь юу вэ гэхээр манай монгол хүмүүсийн ойлгодгоор бол усаас өгдөг татвар үгүй тэтгэвэр байхгүй. Тэгээ хүмүүс ажил хийгээд яадаг вэ гэхээр тодорхой татвар төлөөд нэг төрлийн тийм оноо гэдэг зүйл аваад тэгээ доор хаяж 10 жил ажиллаад тэгээ нэг ажилласан 35 жилээ тооцоолаад тэндээсээ нэг сар болгон мөнгө авдаг ийм програм байдаг. Тэгээд эндээсээ татвар төлөхөө болно гэдэг. Дээрээс нь overtime буюу full time ажиллаж байгаа хүн маань өөрөө 7 өнөخت 40 цаг ажилладаг бол 40-с илүү цаг ажиллах юм бол тэрийг одоо overtime гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр overtime дээр жишээ нь татвар байхгүй. Тэгээ дөрөвт нь болохоор Америкт үйлдвэрлэгдсэн машин худалдаж авах юм бол зээлийн төлбөр дээрх хүүгийн төлбөрийг татвараас асуулж болно. Буюу deduct хийж болно гэдэг нэг иймэрхүү өөрчлөлтүүдийг хийх гээд бас яриад байгаа. Тэгээд энэ талаар ер нь бол ярьж ирсэн. Тэгээд өнөөдөр бас Трампс айгүй хөрхөн яриа хийсэн. Тэгээд энэ дээр бас дронтой холбоотой яриаг ярьсан. Тэгээд тэрийг хэлээ хальт сонсоо. Thank you very much. Yeah. Even $40,000. The drone is killing tremendous numbers of people. You hide behind a tree and the drone comes down and it circles you with fire. You don't have a chance. The tree comes down also, by the way. It's so intense. I mean, you see these trees being knocked down like they're being sawed down by a top of the line timberman, like you know who? Sean Duffy. Do you know that Sean Duffy, the head of the transportation department, who's working right now on the airports and getting a system because Biden didn't do a thing for 4 years, and Pete Buttigieg was the head, and he goes bicycling to work. He takes a bicycle to work. Can you believe he's running the biggest air system in the world, and he takes a bicycle to work? And they say he's going to run for president. I don't see it. Who knows, right? But I don't see it. But when I look at what they've done, is so horrible what they've done. And the work they did do, they wasted billions of dollars. They tried to hook up air systems to copper. They tried to hook up copper to glass, and the glass doesn't work with the copper. And they had 30,000 different contractors doing 30,000 jobs. And when they put it all together, they spent billions of dollars. It didn't even come close to working. And we're going to be giving out a brand new system. It's very important. We'll have the best system, and we think we know who that system is. But we have a lot of bidding. But we want one check. We want a unified system. We don't want to have 5,000 contractors in all different places. Some digging ditches and some not doing ditches because they want to go by satellite. Satellite seems to be the way to go. But so we're going to be giving that out pretty soon. But what people don't know about Sean, because I mentioned lumberjacks, that Sean. You probably didn't know this. That I'm not. Энд ер нь бол түрүүн дронтой холбоотой ярьж байгаа. Тэгээд нэлийн ярьж байгаад ирэх юм шиг байна. Ямар ч байсан Трамп юу гэж ярьсан бэхээр бид нэр айгүй хэмжээний дронууд ер нь бол худалдаж авна, маш их дронтой болно гэж ярьсан. Тэгээд ирээдүйд хийх энэ дайны стратеги маань юу болох гэдэг нь гэхээр нисгчтэй онгоц хэрэглэхгүйгээр нисгчгүй одоо пайлот байхгүй дроноор ерөнхийдөө бол дайны хийх, дроноор дайралтууд хийх, өөрөөсөө хүний амгаар сдахгүйгээр юм цэргийн ерөнхийдөө бол үйл ажиллагаа операциудыг явуулах гэдэг ийм тактикоо шилжих гэдэг. Тэгээд бид нар дронтой холбоотой компаниудаар булш байна. Тэгээд ийм компаниудыг авч ийн гэж бид нар мүлжүүртэй болно нэр бол ярьж ирсэн. Тэгээд энэ дээр энэ талаар сонирхож байгаа усуд байх юм бол мэдээж мүлжүүртэй болонгийн гишүүн болж болно. Дараад нь болохоор Syria дээр биш ээ, sanction тавиха болиулсан гэдэг мэдээлэл гарсан баха. Syrian Trump removing sanction on Syria гэх гарч ирэх баг. Тэгэхээр Syria дээр тавьсан байсан төрөл бүрийн хоригуудыг ерөөхдөө болиулж гинэ гэдэг иймэрхүү мэдээлэл бас өчтөр гарсан байгаа. Тэгээд Syriad байгаа улсууд Трампыг ерөнхийдөө бол одоо тэмдэглэж байгаа, Трампын баярлж байгаа ийм
дүр зураг бас ажиглагдсан юм байна. Тэгээд энэтэй холбоотой бас мэдээлэлүүд явж илээ. Тэгээд өнөөдөр макро мэдээ юу гарсан бэ гэхээр producer price index гарсан. Тэгээд producer price index нь CPI-с юугаар ялгаатай гэхээр CPI маань болохоор consumer price index буюу хэрэглэгчийн хэрэглээний үнийн түвшин буюу одоо бидний мэддэг инфляцийг харуулдаг байгаа бол PPI нь үйлдвэрлэгч хүний үйлдвэрлэгчийн талаас, бизнесийн талаас зардал маань ямар байгаа гэдгийг харуулж байгаа. Тэгээд энэ хүү тоо маань болохоор уналтцтай гарсан. Тэгээд 2020 оны ковидын локдаунаас хойш гарсан 1 сарын бол хамгийн хүчтэй уналт боллоо гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр энэ маань бас юу харуулж байгаа гэхээр медиагийн зах зээл дээр олон зөндөө олон шинжээчнэр яриад байгаа. За инфляц өснө, инфляц эргэж ирнэ. Одоо дандаа өндөр инфляцтай байна гэдэг яриа маань яг үндэл тоон дээр гарч ирэхгүй байгааг харуулж байгаа. Тэгэхээр үнэхээр stagflation болох гээд байгаа бол биднэрт инфляц өнөхөр өсөх юм байна гэдэг датанууд биднэрт хэрэгтэй. Гэтэл яг үүндээ бол тийм дата байх байна. Газрын тос хүртэл хямдарч байгаа. Газрын тос хүртэл унж байгаа ийм дүү зургууд бол харагдаж байгаа. За Miltenberg гэдэг энэ хүн Monetary Matters гэдэг энэ YouTube-ээр орж ирсэн байсан. Jack Farley гэдэг энэ залуу Forward Guidance гэдэг YouTube-ийн баг хамт олон дээр энэ хост хийдэг байж байгаа. Тэндээсээ гараад өөрөө тусдаа өөр ингэсэн чаналыг үүсгэж явсан. Тэгээд энэ миний мэдх баг хамгийн пороо хөрөнгө оруулалтын ярилцлага авдаг хүн баха. Тэгээ өөрөө аягүй ч мэдлэгтэй, тэгээ мундаг хүмүүс оолж ирдэг. Тэгээ Miltenberg бол аягүй мундаг шинжээч. Тэгээд энэ хүн шинжээчийн үзэж байгаагаар бол stock market бол өснө. Одоо шинэ bull market эхэлсэн гэдэг юм ярьсан. Тэгээд яагаад bull market эхэлсэн бэ гэж үзэж байгаа талаараа ярилцж байна лээ. Тэгээд энэ хүү яриаг та бүхэн сонсох юм бол бас нэлээд сонирхолтой болох хаа. За өнөөдрийн датанууд зүгээр хааш баах юмнууд цуглуулад ярьж байгаа учраас жоохон цэгцгүй юм шиг санагдаж магадгүй. Тэгээд Lyft Hive Mapper гэдэг Solana дээр байдаг deep-ийн төсөлтэй хамтраад тэгээд street data буюу одоо гудамжаар ерөнхийдөө хүмүүсийн хөл хөдөлгөөн хийх байна гэдэг энэ датаг авдаг болж байгаа юм мэдээлэл гарсан байна. Тэгээд энэ бас сонирхолтой мэдээлэл болсон. Тэгээд Ираны хэсэг нэлийн хүчтэй яриа хийлээ гэж Трампыг хүчтэй би сүүлийн вебинараар ярьсан. Тэгээд шинэ мэдээлэл юу гарсан бэ гэхээр Iran ready to sign deal with conditions буюу Америкт ерөнхийдөө хилцээр хийхэд бэлэн байна гэдэг ийм мэдээлэл гаргасан. Тэгээд өнөөдрийн мэдээж PPI-тай холбоотой датанаас болоод Төв банк бодлогын хөв бууруулах магадлал нэлээд өндөр болж байна гэдэг бол харах хэрэгтэй. За MoonPay гэдэг төсөл байдаг. Энэ хүү төсөл маань Mastercard-тай хамтарсан байна гэдэг бас мэдээлэл гарсан. Тэгээд хууль бус цагаачдыг оруулахаа болох талаар ярьсан чинь Poland буюу Post-тэй хүмүүс Donald Trump гэж орилоодсэн гинэ. Тэгэхээр Donald Trump маань өөрөө юу вэ гэхээр илүү юм консерватив төрлийн уламжлалт барууны үзлэлийг ерөнхийдөө бол одоо дэлхийд даяар илүү дэлгэрүүлж байгаа ерөнхийлөгч гэж харж болно. Гэхдээ яг Трамп бол бас нэг тийм амар уламжлалт гэхээсээ илүүтэйгээр уул нь бол анх бол өөрөө демократ намаас анх бол улс төрийн карьерийг эхэлсэн гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд явандаа бол өөрчлөгдөөд Republic руу шилжсэн гэж яриад байгаа. Тэгээд ямар ч байсан Трамп маань ганцхан Америкт гэлтгөө Европын бусад орнууд ч гэсэн нэлээд мундаг юм од болоод нөгөөдөг чинь танигдаад явж байгааг бол харж болно. Танигдаад ч гэжтэй ус Трампыг мэдгүй юм байд юм. За Solana дээр үштэй биткойныг арилжах хэмжээ нэлээд өслөө гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ надаас айгүй сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл биткойн дээр айгүйх тийм layer 2 network-д нэлээд гарсан. Тэгээд тэр төслүүдийн талаар ч гэсэн бид өмнөөс ярьдаг байсан. Тэгээд одоо юу болох гэдэг нь гэсэн чинь Solana дээр биткойныг хүмүүс илүү арилжах сонирхолтой болоод байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бас сонирхолтой мэдээлэл юм шиг надад санагдсан. Тэгээд Хятадын Америкт суурилуулсан Хятадд ерөнхийдөө үйлдвэрлэсэн энэ нарны зайн хураагууд дунд вирус байсан гинэ. Тэгээд энэ хүн вирус маань болохоор юу вэ гэхээр нийт ерөнхийдөө тогны грейд буюу энэ тогны сүлжээ системд сөргөөр нөлөөлөх цаашлаад тог таслах юм эрсдэлтэй дайралт хийж болох үс юм төхөөрөмж зөөлүүлсэн байна гэдэг ийм
мэдээлэл бас гарсан байсан. Тэгээд энэ бас сонирхолтой санагц. Юугаараа гэхээр хятадын зүгээс Америкт маш олон төрлийн questionable буюу маргаантай үйл ажиллагаанууд явуулдаг нь ер нь бол ил болоод байгаа байхгүй. Нэг хэсэг та санаж байгаа spy balloon гэдэг нэг юм ямар ч мотор авахгүй зүгээр юм одоо том шаар шиг юмнууд байхгүй хөөрөгцөн. Тэгээд тэр нь зураг мураг авд юм уу яа тийм те ингээд тагнуулын баллон ямарч байсан Америкийн дээгүүр явуулсан байна гэдэг мэдээлэл өнгөрсөн жил гарч ирсэн. Дээрээс нэг сургуулиудаар те Stanford энтрээр бас ингээд хятадын өөрөөсөө тэтгэлэг өгөөд тэгээд Америкт тийм тагнуул маягаар ерөөхдөө суурилсан хүмүүс байдгийн байна гэх мэтлэн ингээд маш олон мэдээлэлүүдийг бид нар бас сүүлүүд бол харсан байгаа даа. За Трампийн хувьд одоо юу хийгээд байгаа гэхээр Арабын орнуудаар уулзалт хийгээд дипломат ерөнхийдөө бол харилцаа үүсгээд гэрээ хэлцээрүүд ингээ хийгээд яваад байгаа. Тэгээ Сауди Араб дээр мэдээж очсныг бид нар бол ярилцсан. Тэгээд сая United Arab Emirates гэдэг байхаа тий. Энд очсон. Тэгээд бас Катарт очсон. Тэгээд ер нь бол Дубайд очсон гэсэн үг байхгүй. Тэгээд бас Катарт очсон. Тэгээд Катарын зүгээс Америкт Wealth Fund гэхэр чинь би нэг монголоор ер нь орчуулаад бичсэн байл их зүгээр гэнэ. Баялагын сан баггүй. Катарын баялагын сан Америкт 500 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон гинэ. Тэгээд Арабын Эмират болохоор Америкт дараагийн 10 жил 1.4 тэрлион доллар хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлсэн гэж байна. Тэгээд эдгээр бүр тоогоор өрсөлдөд байгаа юм шиг байна. Тэгээд Сауди Араб ч анх уулын 600 тэрбум гээд орж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь Сауди Арабыг даавах гад бүр Арабын Эмират бүр 1.4 тэрбум болгочих. Coinbase-ийг хэрэглэгчдийн тоог худлаа ярьсан байж магадгүй гэж SEC-гээс шалгаж байна гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэс болоод Coinbase-ийн ханш бас унсан. Дээрээс нь Coinbase саяхан бас хактуулсан. Хактуулаад яасан бэ гэхээр хэрэглэгчдийн мэдээллүүдийг алдсан. Тэгэхээр миний бас мэдээлэл давхар алдагдсан л байж таах гэдэг юм л да. Тэгээд ер нь бол Америкт амьдардаг улсуудын хувьд бол хамгийн түгээмэл хэрэгжилж исэн exchange маань бол Coinbase байсан. Тэгээд сүүлийн үед бол яг Coinbase яг тэр нэг exchange-ийн бизнесийг сайн хийж чадахгүй юм шиг надад санагдаад байна. Тэгээд илүүтэйгээр Robinhood болон бусад яг энэ уламжлалт өөр брокерууд криптолоо ороод ирснээр хүмүүс ерөнхийдөө крипто худалдаж авах амар болсон. Дээрээс нь ETF гараад ирснээр биткойн шууд худалдаж авахгүйгээр зөвхөн биткойн ETF-ийг хүмүүс өөрсдийнхөө хадгална. Одоо 401k буюу тэтгэврийн хадгаламжаар худалдаж авах боломжтой болсон байхгүй. Тэгээ тэр маань бас нэлээд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хүмүүсийн дунд биткойн болон крипто худалдаж авахдаа хийдэг байсан үйлдэлүүдийг шал ондоо болгочихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн болгоныг wallet яаж суулгах вэ? Wallet-нд руугаа яаж мөнгө нэмэх вэ гэдгийг санаа зовдөг гэсэн бол одоо л зүгээр шууд аккаунтаа нэгэл тэгэл ETF худалдаж авах боломжтой болсон. Тэгвэл ч гэсэн Coinbase-тэй холбоотой ийм мэдээлэл гарсан. Гэхдээ миний бодлоор бол би бол Coinbase дээр үргэлжлүүлэн болж байгаа. Энэ мэдээллүүдээс үл хамааран Coinbase бол цаашдаа бол өснө гэж би бол бодож байгаа. За Абу Дабигийн юу н бас баялагын сан нь BlackRock-ийн ETF-ийг 408 сая доллараар авсан гэдгийг бас мэдээлсэн гинэ. Тэгээд сая Трампыг Дубайд очиход нь дэлхийн хамгийн өндөр барилга болох энэ чинь 800 гаруй метрийн өндөр барилга байгаа байхгүй. Энийний дараа хоёр дахь нь болохоор 600 гаруй метрийн өндөртэй. Тэгээ яг үндэ хүн амьдардаг хэсэг нь болохоор 575 м хүртэл нь ерөнхийдөө бол хүн байж болдог хэсэг. Тэгээ цаашаага нэг юм байшингаа өндөр болох гэдэг юм. Дээдлэлт нь юу л тавьсан юм байна л да. Нэг шох үзүүр тавьсан. Тэгээ тэрнээсээ болоод ер нь бол 800 гаруй метрийн өндөртэй юм барилга байт юм байна. Тэгээд энэхүү барилга маань Америкийн туг болж ингэж гэрэл ассан байна. Тэгээд Трампыг бол бүр гайхалтай хүлээж авч байгаа. Тэгээд энэтэй холбоотой бичлэг энтер бас задраад байгаа байхгүй. Тэгээд нээж тавигдаад задраахан цаашийн нээж тавигдаад байгаа. Тэгэл бүжиглэл одоо юу гэдэг тийм merger таачих шиг тийм. Тэгээд бас нэг сонирхолтой хөгжлийн юм юу гэхээр Трамптай уулзаад бүгдээрээ Трампт тал засаад Америкт тал засаад гэсэн үг шүү дээ. Америкт тал засаад одоо Америкт бидний иймэрдүү хөрөнгө оруулалт хийнэ, тэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ, иймэрдүү хөрөнгө оруулалт хийнэ гэдэг Трампийн мэдээж хариуд нь амлаж байгаа юм юу гэхээр бид нар та нарыг үргэлжлүүлэн хамгаалах болно. Тэгээ нэг шинээр юм амлаад байгаа даа биш. Угаасаа л хамгаалдаг байсан үргэлжлүүлэн хамгаалах болно. Дээрээс нь за та нарт бид нарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм чинь яг хуу Nvidia-гийн химэл оюуханы чипийг худалдаж аваарай гэд давхар нөгөө нэг
чип борлуулад яваад байгаа байхгүй. Тэгээд энэ бас Nvidia дээр мэдээж bullish мэдээлэл авч байгаа. Тэгээд энэ бас роботтой холбоотой мэдээлэл гарсан байсан. Тэр нь юу вэ гэсэн чинь Walmart дэлгүүрийн тавцнууд дээр бараанууд өрдөг юм робот ашигладаг болж байгаа гинэ. Тэгээд robotics буюу ер нь бол энэ химэл оюун ухаан маань ганцхан ингэж компьютер дотор байгаад хүмүүс оюуны хөдөлмөр хэрэглэдэг улсуудад бол одоогийн байдлаар айл хэдийн лай болоод эхэлсэн шүү дээ. Бид өнгөсөө компьютер сайенсаар магистр авсан. Гэтэл одоо намайг төгсөөгүй байхад манай ангийн залуу айгуу дайжгүй толгойтой залуу байсан. Бакалавр ямар юмны инженерээр хийсэн гэлээ. Тэгэхээр тэр залуу 150 газар аппликейшн явуулах нэг ч газар өөрлөө нэргүй залгууг гэж байгаа байхгүй. Тэгээд манай дүүгийн багийнхан найз дөнгөж саяас компьютер сайенсаар бас төгсөөд бакалавр авсан. Тэгсэн чинь 500 газар аппликейшн явуулаад 500 газар ажил орох хүсэлт ерөнхийдөө явуулаад тэгээд хэд хэдэн газруудтай ерөнхийдөө бол ярилцлагууд хийсэн гэж байгаа. Манай ангийн залуугаард бол бас ярилцлага хийсэн. Гэтэ нэгэнд нь ч орж чадаагүй гэдэг ийм ерөнхийдөө бол мэдээлүүд бас ярьж илээ. Тэгэхээр юу вэ гэхээр энэ маань өөрөө химэл оюухантай холбоотой. Тэгэхээр хуучин 10 хөгжүүлэгчийн хийдэг байсан ажлыг одоо 3 4 цаашлаад бүр 2хан ширхэг девелопер хийх боломжтой болж байгаа ийм цаг үеэр ерөнхийдөө бол бид нар шилжиж гэсэн үг. За тэгэнгүүт химэл оюухан маань оюуны хөдөлмөр хэрэглэдэг хүмүүсийн ажил руу айлгдын дайраад ороод ирсэн бол цаашлаад биеийн хөдөлмөр хэрэглэдэг хүмүүсийн ажлыг яаж булааж болох гэдэг нь гэхээр нөгөө нэг химэл оюухан ч өөр ингэсэн биетэй болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр биетэй болж байгаа процессыг бид нэр ерөнхийдөө robotics буюу робот гэж яриад байна гэсэн үг. Яг тэр химэл оюуханы ачаар робот маань түүхэнд анхуд байгаа нөгөө кинонд гардаг байсан шиг илүү ухаалаг болох боломжтой гэсэн үг. Хүмүүстэй харилцаараа хийх боломжтой, эргэн тойрноо таних боломжтой. Энд дэр юу гэхээр large language model маань өөрөө speech recognition одоо AI штэ. Тэнгүүт нь мэдээж visual AI-уд жишээ нь байгаа байхгүй. Одоо зураг зурдаг AI байгаа шиг эргэн тойрны юмнуудыг ингэж хараад одоо дүрсийг хараад те одоо чинь энэ ширээ юм байна, энэ компьютер юм байна, энэ бол ингээ гар утсаа, энэ бол сандал байна гэдгийг шууд таниад тэгээ тэрэн дээрээс үндэслээд одоо чинь юу гэдгийг хүрхээр илүү зөөлхөн хүрхүү, хатуу хүрхүү гих мэтлийн иймэрдүү шийдвэрүүдийг гаргах боломжтой болоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр урд өмнө зүгээр л кинон дээр гардаг байсан, science fiction кинон дээр гардаг байсан тэр ойлголтууд маань айл хэдийн боломжтой болоод ерөнхийдөө бол бий болж байна гэсэн үг. Тэгээд бид тухайн химэл оюухантай холбоотой компани мужиртай болонгийн чатны санд болсны компани бас танилцуулга бас ньюслетер болгож бас оруулна. Тэгээд өнөөдөр бас шинээр крипто дээр нэг төслийг бас би худалдаж авсан. Тэрийг бас чатн дээр юу санд болгож оруулсан байгаа. Тэгээд энэ маань юутай ямар төрлийн төсөл вэ гэхээр шин төрлийн narrative буюу одоо narrative гэхээр монголоор юу гэж орчуулах вэ гэхээр story түүх монголоор юу гэж хэлэх юм бэ? Тэгэхээр зах зээл дээр одоо химэл оюун ухаан гэж бид нар чинь ярьж штэ тий. За окей, химэл оюун ухаан бол одоо чинь хорвоо дэлхийг өөрчлөнө гэдэг ярих юм бол химэл оюун ухаан нь өөрөө нэг төрлийн narrative буюу одоо нэг төрлийн story түүх байгаад байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр окей, химэл оюун ухаан бол одоо ингээд амьдрал нэвтрэх юм байна. Хүн болгон химэл оюун ухаан хэрэглэдэг болон зөндөө олон хүмүүсийн ажлыг жишээ нь хөнгөвчлөн эсвэл зөндөө олон ажлын байрууд угаасаа химэл оюун ухаанаас болоод байхгүй болно. Бас шинэ төрлийн ажлын байрууд бий болгоно энэ төргээд ярих юм бол химэл оюун ухаантай холбоотой бид хөрөнгө оруулалтыг хийгээд явъя гэх юм бол энэ маань нэг төрлийн ингээд narrative яваад гэсэн үг байхгүй. Үнэн чинь худлаач ямар ч байсан нэг химэл оюун ухаантай холбоотой хүлээлтүүд яваад гэсэн. Тэр хүлээлтүүдийг бид нэр яриад хүмүүс ингэ танилцуулаад нэгэндээ яриад тэрийг нэг юм нэг одоо түүх болгоод зохиомж болгоод жишээ нь яриад явж байгаа минь өөрөө хөрөнгө оруулалтын зах зээл минь өөрөө тэгж явдаг байхгүй. Шин төрлийн санаа орж ирнэ, ID орж ирнэ, технологи орж ирнэ. Тэр технологи минь боломжтой ч байсан, боломжгүй ч байсан. Үнэхээр нэвтрээд мөнгө олж ирсэн чи олоогүй ч бай. Эхэндээ тэрэн дээр бид нэр тийм зохиомжуудыг бий болгоод тэр зохиомжоо яриад тэрэн дээрээс хөрөнгө оруулалт хийх гэдэг нэгсэн. Тэгэхээр крипто зах зээл дээр NFT, DeFi тэ өөр юу гэдэг юм. Bitcoin layer 2 нэг хэсэг чинь болохоор Bitcoin дээр чинь бүр Bitcoin-ийнхаа блокчейн дээр нь NFT гаргаад ординал энтергээд яваадсэн шүү дээ өмнөх циклэр. Тэгэхээр тэр мэн одоо ярихдаггүй байгаа. Харин одоо Solana-гийн блокчейн дээр шин төрлийн ерөнхийдөө бол энэ циклүүд, narrative-уд, зохиомжууд яваад нэгсүү. Тэгэхээр дараагийн нэг ерөнхийдөө зах зээл дээр анхаарал татаад байгаа хөдөлгөөн маань юу байгаад байгаа гэхээр Internet Capital Markets буюу интернетийн access-тэй бол чи capital markets өнөөдөр оролцох боломжтой болно гэдэг энэ хүү ойлголт байна. Одоо Монголд байгаа хүмүүстэй жишээ нь мүлжүүртэй болон ингээд хийгээд ярилцаад явахаар ямар асуудлууд бий болдог вэ гэхээр окей инхээ би ингээд хувцас амар байна. Ямар брокероор авч болох юм бэ гэх. Тэгээ Монгол нэг хэсэг нэг олон улс ямар юмны саарл данс маасанд орцсон гэж нэг юм яриад идэгсэн шүү дээ. Саарл хар дансанд ч орцсон ч гэлөө. Тэгээ тэрнээсээ болоод Монголд үйл ажиллагаа явуулдаг гэсэн чинь TD Ameritrade энэ төр Монгол байхаа болцсон. Одоо нэг
interactive broker л болоод тах шиг байна тий. Тэгээд гих мэтлэн. Тэгэхээр хэрвээ Америкт амьдардаг байсан бол Европын орнд амьдардаг байсан бол хувьцаа худалдаж авахд айгүй амархан шүү дээ. Монгол байгаа болохоор төвөгтэй байх гэдэг байгаа байхгүй. Солонгост байдаг усууд жишээ нь гадаадын Америкийн чинь хувьцаануудыг худалдаж авах айгүй төвөгтэй гэсэн. Жишээ нь Америк машин худалдаж авах ч гэдэг юм уу гадаадаас жишээ нь бараа бүтээгдэхүүнүүд авахд хүртэл нэлийн төвөгтэй гэж байгаа байхгүй. Солонгост байдаг усууд би бол тгийг сонссон яг бүрэн 100% мэдгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хөрөнгө оруулалтууд хийх гэхээр ийм барьерууд хаалтууд ерөнхийдөө хориг саадууд тулгараад байна гэсэн үг байхгүй. Хуулийн тий газар зүйн орчин одоо чинь хуулийн орчин ч гэдэг юм уу газар зүйн байрлалаас хамаарат бид нар тийм саад дотрууд байгаад байсан бол блокчейний ачаар интернетийн ачаар бид нар дэлхийн хаанч амьдардаг байсан гэсэн интернетийн accessтэй бол нэгсэндээ гар утас чи интернет ордог л бол чи хувьцаа авах боломжтой, coin авах боломжтой, арилжаа хийх боломжтой гэдэг ийм дараагийн онл яваад нэг гэсэн үг байхгүй. Тэгээд энтэй холбоотойгоор дараагийн нэг сонирхолтой төсөл гарсан нь болохоор юу вэ гэхээр энэ believe in something гэдэг нэг юмд одоо чи итгэ те believe гэх те итгэх гэсэн үг. Тэгээд ийм төсөл гарсан. Тэгээд энэ хүү төсөл маань болохоор гар усны апаар нороод тэгээд энэ апаа цэнэглээд тэгээд энэ дээр гарсан төслүүдийг худалдаж авах боломжтой. Тэгээд нэг талаас болохоор яг нэг төрлийн launch pad буюу зооснууд гарч болдог платформ байгаа даа байхгүй. Юугаараа ялгараад байгаа вэ гэхээр энэ хүү төсөл маань болохоор юу хийж болоод байгаа. Энэ бичлэг. Зүгээр л Twitter руу ороод нэг tweet буюу жиргэн дээр launch coins гэж бичих واخа. Энд одоо гарч байна. Хариуцээд за энд байна. Энэ. Launch coin гэж бичээд тэгээд тэрнийхээ араас coin-ийнхоо нэрийг бичээд тэгэнгүүт л тэр coin ерөнхийдөө launch болчихно. Тэгэл блокчейн дээр гарч ирээд арилжих боломжтой болчихно гэсэн үг байхгүй. Тэгээд одоо энэ хараа. Жишээ нь. Тэгээд явууллаа. Тэгээд тараа ингээл coin толч. Тэгээд одоогийн байдлаар бол энэ платформ дээр 15,000 coin гарсан байгаа. Тэгээд өөрөө бол энэ 14,798 coin гарсан байна гэж байгаа байхгүй. Тэгээд айл хэдийн 2 тэрбум долларын гүйлгээ хийцэн. Тэгээд айл хэдийн 7 сая долларын орлого олцсон. Тэгээд гүйлгээ нь болохоор 2% гүйлгээний шимтгэл авт юм байна. Тэгээд айл хэдийн бүтээгдэхүүнтэй web 2 дээр буюу блокчейн дээр суурлаагүй зүгээр жирийн интернет дээр ерөнхийдөө суурлаад амжилттай бүтээгдэхүүнүүд гаргаж ирсэн баг маань энэ дээр орж ирээд айл хэдийн өөрсдийнхөө зоосыг гаргаад ингэж явж байгаа ийм төсөл юм байна. Тэгээд энэ дээр гарсан нэг төслийг өнөөдөр мүлжүүртэй болон дээр би чатан дээр санал болгож оруулсан. Тэгээд та бүхэн сонирхох юм бол мүлжүүртэй болоноос орж иж болно. Тэгээд сонирхолтой мэдээлэл нь тэр байсан. Өөр нэг энэ Missouri дээр гарсан артикл дээр бас дурдсан юм нь юу байсан бэ гэхээр энэ Super State гэдэг эднийх юу гэж байгаа гэсэн чинь хувьцааг Solana-гийн блокчейн дээр арилжж болдог болгож байгаа юм. Тэгэхээр сүүлд бас яригадаад байгаа зүйл маань юу вэ гэхээр хувьцаануудыг блокчейн дээр арилждаг болгоё, Solana дээр арилждаг болгоё, Ethereum дээр арилждаг болгоё гэдэг ийм концептууд аягүйх яваад байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр одоо Монголд байгаа нөгөө ямар брокер нээх вэ энэ төр гэдэгсэн асуудалтай байгаад исэн хүмүүс маань яах вэ гэхээр хэрвээ зүгээр Solana-гийн wallet-ны чаддаг байх юм бол магадгүй Америкт байгаа том компаниудын хувьцаануудыг ингээд арилжих боломжтой цаг үе ерөнхийдөө бол нэлээд ойрцсон байгаа юм байна гэж харж болно. Тэгээд өнөөдрийн яриа энэ хүрэл өндөрлөө. Тэгээд дараагийн дугаар уулзъя. Thank you guys.